Дэлхийн банкны санхүүжилтээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас хэрэгжүүлж буй онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажил зуучлах үйлчилгээний зөвлөх бэлтгэх сургагч багшийн сургалтын хөтөлбөр, модуль 4, сэдэв 4-ийн 3, сургалтын үр дүнг ашиглах. За, сургалтын тайлан боловсруулах арга зүй. Сургалтын тайлан нь зөвхөн нэг удаагийн баримт бичиг биш, харин байгууллагын сургалтын удирдлагын тогтолцооны чухал хэрэгсэл юм а. Үүнийг арга зүйтэй, зорилготой, логик бүтцтэй, нотлогоон суурилсан байдлаар бичих нь дараагийн сургалтын чанар, бодлого, үр нөлөөнд шууд нөлөөлнө. Сургалтын тайлан боловсруулах арга зүй гэдэг нь сургалтын явц үр дүнг албан ёсоор баримтжуулж, цаашдын сургалтыг төлөвлөх, сайжруулахад чиглэсэн зохион байгуулалттай зорилттой үйл явц юм а. Энэ арга зүй нь сургалтын зорилго, хэрэгжилт, оролцогчдын оролцоо, үнэлгээ, зөвлөмж зэрэг голлох агуулгыг цогцоор нь нэгтгэх, баримтад суурилсан дүгнэлт гаргах зорилготой. Сургалтын тайлан нь зөвхөн тайлагнах зориулалттай баримт бичиг бус, тухайн сургалтын үр нөлөөг цэгцтэй үнэлж, дараагийн сургалтанд хэрэгжүүлэх арга хэмжээ, бодлого боловсруулахад үнэтэй суурь мэдээлэл болдог. Тайлан боловсруулах үйл явцын эхний алхам нь тайлан бичих зорилгыг тодорхойлох явдал юм а. Энэ нь тухайн тайланг хэн унших вэ? Ямар шийдвэр гаргахад хэрэглэгдэх вэ? Ямар агуулгыг онцолж тусгах вэ гэдэг дээр төвлөрдөг. Үүний дараа тайлангийн агуулгыг боловсруулж бүтцэд оруулна. Сургалтын тайлан нь нийтлэгээр сургалтын нэр, огноо, зохион байгуулсан байгууллага, оролцогчдын тоо, зорилго, агуулга, сургалтын арга зүй, хэрэглэгдсэн материал, оролцогчдын үнэлгээ, үр дүн, давуу болон сайжруулах шаардлагатай талууд, зөвлөмж, хавсралт гэх зэрэг үндсэн хэсгүүдийг агуулдаг. Тайлан үр дүнтэй бичгийн тулд сургалтын үеэр зохих баримт мэдээллийг тогтмол бүртгэх шаардлагатай. Үүнд оролцогчдын бүртгэл хөтөлбөрийн дагуу хичээл орсон эсэх, эрт сургагч багшийн ажиглалт, өдөр бүрийн хичээлийн баттгал, чанарын санал, мэдлэг шалгах тест, сэтгэгдлүүд зэрэг орно. Цуглуулсан мэдээллийг дүн шинжилгээнд үндэслэн тоон болон чанарын үзүүлэлтээр нэгтгэж, голлох үзүүлэлтүүдийг тодорхойлно. Энэ үед сургалтаар мэдлэг, чадвар, хандлагын хувьд ямар ахиц гарсан, ямар оролцогч хамгийн идэвхтэй байсан, ямар арга зүй илүү үр дүнтэй байсныг баримтад тулгуурлан тайлбарлах шаардлагатай. Сургалтын тайланг бичихдээ энгийн, ойлгомжтой, хэл найруулгатай, логик уялдаатай байх нь чухал. Тоон мэдээллийг хүснэгт графикаар үзүүлж, чанарын мэдээллийг ишлэх, санал хэлбэрээр баримтжуулан дүн шинжилгээ хийх нь уншигчдад илүү ойлгомжтой болдог. Тайлангийн төгсгөлд сургалтад оролцогч, суралцагчийн санал, сэтгэгдэл дээр үндэслэн сургалтыг сайжруулах зөвлөмж, дараагийн шатны сургалтын чиглэлийг дэвшүүлнэ. Түүнчлэн тайлан нь хавсралтай байх ёстой бөгөөд үүнд сургалтын хөтөлбөр, оролцогчдын нэрс, хэрэглэгдсэн материал, үнэлгээний хуудас, зурган, баримт, статистикийн дүн зэрэг орхом зохимжтой. Сургалтын тайланг зөв бичих нь зөвхөн тухайн сургалтыг баримтжуулах бус, байгууллагын сургалтын чанар, хариуцлага, тасралтгүй сайжруулалт, бодлого тодорхойлолтод шууд эерэг нөлөө үзүүлдэг. Ийхүү сургалтын тайлан боловсруулах арга зүй нь сургалтын өмнөх төлөвлөлт, хэрэгжилтийн ажиглалт, сургалтын дараах үр дүн, шинжилгээ, дүгнэлт, зөвлөмжийн уялдаатай цогц систем бөгөөд энэ нь байгууллагын сургалтын удирдлагыг шинжлэх, ухаанч, үр нөлөөтэй төвшөнд хүргэх суурь процесс болдог.